За гişүүдтэй өдрийн мэнд хүргье. Одоо сонсоо суугаадсан сүулдэ чинь нэг нь намд орох, нэг нь намдаа авах ч шиг одоо юу ч яриад байгаа юм. Энд чинь зарлагын хяналтын дэд хорооны дүгүүлтэд хилцэж байгаа үстэй. Тэгээ тоглоом шоглоом болгоол ингээл байж их юм. Тэгэл юм ихээр та нар рил хийж гин эсэргүүцэж гин ингээл ярьдаг болчих чинь учрал сайд. Тэгсний ачаар та өнөөдөр харин энэ намынхаа над олигорхуудын эсрэг над ардс намын хэдэн гişүүд чинь үнэхээр төвөгтэй байна, боорлоод байна, зөв чиглэл рүү явахгүй бол болохгүй байна, шударгасыг тогтоохгүй бол болохгүй байна гэдэг тэр үг хэлэх хэрэгчлөө гэж бид нар энд таньж өгж байгаа шүү дээ. Учраа сайдаа. Та хэлж байгаа асуудлаа ярихгүй төөрж яриад инээдэм шоглоом тоглоом наадгаа болгоод их юм. Улсын ажил явж шүү дээ. Монголын ард түмэн харж байгаа шүү дээ. Энд 42 гишүүн сууж байгаа болохоор өнөөдөр та наанаа ерөнхий сайд хийгээд намынхаа олигорхуудын эсрэг үг дуурч чадж байгаа эрхий чинь ардс намын их хурлын гишүүд танд өгж байгаа шүү. Тэрийг аягүй сан бодоороо та. Тэгээд таныг эсэргүүцээд үг хэлсэн хүмүүсийг юу яах гэж байгаа юм та? Одоо удахгүй яах юм? Коммунист намынхаа тогтолцоогоор шорон давж чих юм. Эхнээсээ бид нар 2 3 унаа хийлгцэн байд. Авахгүй чадахгүй байна. Энэ төсвийн гүйцэтгэл ярьж байгаа чинь шал улс төрийн зорилготой сонин юм яриад баг намраас одоо миний хийх ёстой бүх юмыг дэмжээрэй бити эсэргүүцээр их гээд байгаа юм яах гээд. Хатга тэр сар болгоныхаа мэтгэлцэн дээр асуулгын цаг дээр л асуулцгаагаар ярилцъя л да. Одоо энэ төсвийн гүйцэтгэл ярьж байна. За аудитын төвлөлтөй холбоотой асуулт асуух гэсэн юм аа. За бүгдэндээ аудитын төвлөлт Монгол Улсын 2025 он нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитор тогтоосон төлбөрийн акт өгсөн албан шаардлагын жагсаалт гэдэг нэг жагсаалтууд нь гараад ирсэн байгаа. Засгийн газрын хэрэглэх газар дээр 7.9 тэрбум төгрөг, хүнсүдэ аж ахуйн сайд дээр 76 тэрбум төгрөг, хууль зүйн яамны сайд дээр за дүн алга, за сангийн сайд дээр 1 их найд 200 тэрбум төгрөг татвар төлөгчдийн татварыг төрүүлж авсан. За дараагийнхан сангийн сайд дээр 15 тэрбум төгрөг, Орхон аймгийн засаг дарга 9 тэрбум төгрөг, Байгаль орчин уурын амьсгалын өөрчлөлийн яам дээр 927 сая төгрөг, Зам тээврийн яам дээр 267 сая төгрөг, сангийн яам дээр 3 тэрбум 900 гээд. За ингээд цаг багаагаар болохоор товчлчээ. Хот байгуулалт дээр 136 сая гээд. За явж байгаад энэ хүснэгтээ 19 20 дээр байгаа. Боловсролын яам. Энэний өмнөх 18 дээр бол албан шаардлага хүргүүлсэн байгаа. 19 дээр боловсролын яамн дээр 49.9 44.9 сая төгрөгийн төлбөрийн акт тогтоосон. Хууль зөрчсөн. Төсвийн тухай хуулийн 73 20 эрүүл мэндийн яамны сайд 116.1 сая төгрөгийн төсөв хэтрүүлээ зарцуулсан. Илүү болгосон гэд дүгнэлт гаргацсан. Төсвийн тухай хуулийн 73 дээр төсвийн ерөнхийлөн захирагч тухайн жилийн төсвийн тухай хууль заасан зардлыг хэтрүүлсэн, ангилал зөрүүлсэн, зориулт тусаар ашигласан бол тухайн эрхэлж байгаа албан тушаалаас чөлөөлөх үндслэл болно гэж. Тэгээ одоо чөлөөлөх гэхээр 2 сайд нь байхгүй, хариуцлага тооцох нь байхгүй. Кабинетийн зарчмаар явна гэвэл Нямосрын учрал сайд 2025 онд Монгол Улсын засгийн газар Монгол Улсын сайд засгийн газрын хэрэглэх газрын дарга байсан 24-өөс 25 онд. 25 онд Монгол Улсын засгийн газрын гишүүн Монгол Улсын тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засгийн хөгжлийн яамны сайд байсан. За ингээд тантай хамаарат байгаа. Одоо яах вэ? Шударгасыг хэн сахиулах вэ? Хууль зүйн яамны сайд энэ сууж байна. Хууль зүйн яамны сайд асан их хоёр сайд энэ сууж байна. Хэн дээр хариуцлага тооцож энэ хуулийг хэн дээр хэрэгжүүлэх вэ? Ер нь цаашдаа яах вэ? Одоо ингээд сайд дарга нар байж байгаад хууль зөрчиж баах юм хийж байгаа сайдаасаа буугаад гишүүн болоод энэ сууж байгаа гишүүдээ яах вэ бид нар? За хэн хариулах вэ? Их хоёр сайд. Батмөрийн их хоёр. За төсвийн гүйцэтгэлтэй холбоотойгоор үндэсний аудитын дүгнэлтэнд үндэслэж холбогдох одоо албан шаалтнуудад хариуцлага тооцох шинэ заалт орсон байлээ. За хариуцлага тооцох гэдэг дотор бол тэр хуулийн заалт орохдоо нэг зүйлийг ялгаагүй зохицуулсан сонгогддог албан тушаал, томилогддог албан тушаал. Одоо бидний ярьдгаар бол төрийн жинхэнэ албан хаагч, төрийн тусгай албаагч, төрийн улсын албан тушаалтан гэсэн энэ нөгөө 3 албан тушаалын онцлог дээр сайн ялгалт зохицуултыг бол хийгээгүй юм байлээ. За энэ гүйцэтгэлийн дүгнэлтээс харахад болвол сонгогддог албан тушаал буюу улс төрийн албан тушаалтныг ажлаас халах гэдэг ойлголт байдаг байхгүй. Одоо улсын их хурлын гишүүнийг ажлаас халах гэж ойлголт байдаг. Эгүүлэн татах уу,
одоо огцруулах уу гэдэг хариуцлага байдаг. Төрийн жинхэнэ албаагч дээр юу байна вэ гэхээр ажлаас халах, төрийн албанд эргэж орж ирэхгүйгээр халах гэсэн ийм сахилгын арга хэмжээ байдаг. Тийм учраас нөгөө энийг ялахгүйгээр зүгээр хариуцлага тооцно гэдэг ийм ерөнхий заатсан байлээ. За энэ бол бид нар өнөөдөр 2025 оны төсвийн гүйцэтгэлийг хилцэж байгаа. Энэ 25 оны талд нь бол ардсан нам хамтарсан бас байгаа. Энэ 25 оны гүйцэтгэлээр үндсэндээ одоо оюутны засгийн газар чинь 6 сард огцорсон байгаа. Тухайн одоо тэр 6 жилийн хариуцлагатай хамт бол ардсан нам одоо ял зам бас юм а үүрэх ёстой болно. За ингээ огцорцсон байгаа. Тэр улс төрийн одоо хариуцлага гэж яриад байна шүү дээ би тэр. Засгийн газар нь бол хариуцлага өрөөд огцорцсон байгаа даа. Төрийн жинхэнэ албаагчтай холбоотой асуудлуудыг бол үндэсний аудитын байгууллага, хууль хяналтын байгууллагад тэр зөрчил дутагдал гаргасан албан тушаалтнуудыг бүгдийг нь шилжүүлсэн. За энэ шилжүүлсэн зөрчил дутагдлуудын асуудлыг бол засгийн газрын эрхлэх газар дээр тэр хууль хяналтын байгууллага шилжүүлсэн асуудлуудын үр дүн гүйцэтгэл юмнуудыг бол танилцаж нэгтгэж байгаа асуудал бий. Аудитын байгууллага шилжүүлэхдээ энэ нь бол аудит юу гэдэг юм бэ шүү дээ. Албан шаардлага, акт ингээд зөрчлөөр нь бол юм ялгамжтайгаар тэгээ яг энэ бол илүү гэмт хэргийн шинжтэй байна гэдэг үдсэн асуудлуудаа бол үндэсний аудитын байгууллага бол шууд хууль хяналтын байгууллага руу ингээд шилжүүлж хариуцлага тооцдог ийм асуудал эрх зүйн орчин үйлчилж байгаа.